Эцэг телевиз дээр сувгат харуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Сонгох өдөр тусгай хөтөлбөр бол үргэлжилж байна. Бидэнтэй ярилцахаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Ганц Зориг хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр бол сонгуулийн санал хураалтын өдөр байгаа шүү дээ. Та ер нь сонгуулаа өгч амжив уу? Анхны сонгуулийн үед ямар байсан бэ? Миний би одоо одоогор яг сонгуулаа өгч амжаагүй. Энэ ярилцлагын дараа сонгуулаа өгнө. Би бол 1997 оны анхны ерөнхийлөгчийн сонгуульд би 18 настайд оролж байсан. Их хурлын сонгуульд бол 2000 оноос хойш тасралтгүй ингээд нийт 7 дахь удаагийн сонгуул одоо энэ мөчөд ингээд санал өгч байгаамаа. Ер нь та сонгуульд хэрэг хач холбогдол өгч оролцдог вэ? За ер нь сонгуул бол ер нь би болон нийт Монголын ард түмэн бол иргэн бүр ач холбогдол өгдөг байгаас миний зүгээс бол ач холбогдол өгдөг. Ягаад гэвэл өнөөдөр миний эрх ашиг, миний ирээдүйд миний ажил амьдралтай холбогдолтой асуудлыг шийддэг тэр төрийн түвшинд маань сонгодог учраас сонгуульд нэлээд ач холбогдол өгдөг. Ер нь яг энэ харааны бэрхшээлтэй хүмүүст өдөр тутамд ямар асуудлууд тулгарч байна? За одоо яг өнөөдөр ингээд санал хураалтын өдөр байна. Өмнөх жилүүдээс харахад ер нь харааны бэрхшээлтэй хүмүүс ингээд сонгуульд саналаа өгөхөд ямар асуудлууд тулгараад байгаа юм? Тэгээ ерөнхийдөө бол одоо 2013 оноос урагшаа бол харааны бэрхшээлийн иргэд бол хин нэгний тусламжтайгаар одоо итгэмжлэгдсэн найз нөхөд аав ээж ах дүү нарын тусламжтайгаар хүнлэнгийн хүний тусламжтайгаар саналаа өгдөг байсан. 2013 оноос эхлээд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиос эхлээд харааны бэрхшээлийн иргэд зориулсан бариалах хавцтай тиймгэр ингээд өгөх хавцаар саналаа өгдөг эхэлсэн. Энэ нь бол нийт харааны бэрхшээлийн иргэдийн хувьд бол маш том эрх байгаамаа. Том дэвшилт юм. Өөрөөр хэлбэл санал хүнлэнгийн хараат бос нууцлалтай байдаг учраас харааны бэрхшээлийн иргэн маань бие дааж өгөх боломжтой байдаг. За тэгээд мөн бас харааны бэрхшээлийн иргэдийн тэр сонгуулийн өгөх байр нь бол дэд бүсэд муутай байдаг. Чиглүүлэх зам буу зай талбайд тавьчих юм болохоор харааны бэрхшээлийн иргэн маань бие дагаад ганцаар тийш ороод саналаа өгөөд дугуулад явах дугуулдаг бол тэр явах боломж байдгүй дэд бүсцийн хувьд. Заавал хин нэгний тусламжтайгаар хөдлүүлээд орно. Тэгээд тэр өгсөн саналын хуудасаа тэр санал тоолох машинда захин машинда хийхээс ахуулаад бас ингээд багахан бэрхшээл байдаг л да. Би дагаа саналаа бариалаар хавцараа өгсөн боловч тэрийг хэрхэн яаж тэр юу хийх вэ гэдгийг нэлээд дэд бүсцийн хувьд бол жоохон хэцүү байдаг. Яг санал хураалтын байранд ажиллаж байгаа одоо тэр зааварчлагчдын хувьд одоо та хэдэд тулгараад байгаа асуудлыг хэр ойлгодгоо зааварчилгааг хэр сайн өгдөг вэ? Сонгуулийн ерөнхий хорооноос бол тэр яг сонгуулийн санал хураах хэсгийн хорооны ахалж байгаа хүмүүст 2500 гаруй хүмүүст харааны бэрхшээлтэй иргэнд яаж үйлчлүүлэх вэ? Тэнд одоо сул хараатай иргэн орж ирвэл тэр томрол жилийн хаана байгааг зааж өгөх үү? Бүрэн хараагүй хүн бариал хавц авах уугүй гэдэг нь асуугаад авнаа хэрэглэнэ гэвэл тэр гаргаж өгөх энэ талын мэдээлэл өгдөг. Яг нь зарим нэг санал хураах юм дээр бол заримдаа тэрийг асуудгүй харааны бэрхшээлийн иргэд маань тэрийг нэхэж авдаг болохоор төдийлөн тэр самбрын ашиглахдахгүйгээр буцаагаад ингээд лацтай ломботойгоо буцаж ирэх тохиол цөөнгүй байдаг л да. Гэхдээ ерөнхийдөө бол сүүлийн 13 оноос хойш ер нь 20 оноос эхлээд бол ер нь 20 оноос эхлээд энэ харааны бэрхшээлийн иргэдийн бариалаар хавцаар саналаа өгөх идэх тоо нэмэгдсэн байна. Ер нь яг бүх харааны бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байж чадж байгаа юу? Саналын утас бариал үсгтээ саналын утас байна. Тий, ерөнхийдөө ингэдэг юм. Бариал бичгээр уншдаг хүмүүс бол байдаг. Хожоо хараагүй болоод өндөр настай болоод хожоо хараагүй болсон хүмүүс төдийлөн бариал бичгийг уншиж чаддгүй. Тэр нь бол нэг уламжлаагаараа хүнлэнгийн хин нэгний итгэмжлэгдсэн үнээр өгдөг. Дунд буюу залуу үеийнх маань голцоо бариал бичгээр өгдөг. Тэгэхээр бариал хавц хэрэгэлдэг хүний тоол жоохон олонх бариал мэддэггүй буюу тэрийг ашигладаг хүмүүсийн тоол харьцангуй цөөхөн байдаг л та.
Тэгэхээр 100% бүгдээрээ барайл хавс ашигладаг гэж тийх ашигладаг нь бол тэр ашигладаггүй. Тэгэхээр яг эндээс үүдээд одоо нийт за хараагүй тий харааны бэрхшээлтэй хүмүүс бас сонгуульд саналаа өгөх идэх буурж байна гэж ойлгож болох уу? Яг идэх бол ер нь идэх бол гайвэ. Саналаа өгөх тэр жоохон л багасах саад бэрхшээл байдаг болохоос үл ойлголцол байдаг. Тэрэн дээр бол зарим нэг хүмүүс бол нэг гэрээр санал хайрцгаар гэрээр саналыг авдаг. Үнэхээр бие таагаад гарч чадахгүй өндөр настай эсвэл давхар бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй иргэнд хүсэл гаргаад хорооныхоо хэсгийн ороонд хүсэл гаргасан дагуу гэрт нь бас нэг саналын хуудсанд авчирч саналыг хураад хайрцгаа санал хураадаг. Ер нь харьцаг бол ер нь нийт харааны бэрхшээл иргэд бол улс төрийн оролцоо идэх бол ер нь бусад энгийн хүмүүсийг бодвол энэ идэвхтэй идэх шүү. Ер нь өндөр байдаг. Таны хувьд одоо нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж чадсан уу? Ер нь яг энэ нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөр гарахтаа барайл үсгээр гарах тохиолдол байд юм уу? Мэрс одоо яг хуу сонгогчийн гарын авлага гэж сонгуулийн ерхий ороноос нэг барайл бичгээр саналаа хийх хэрхэн яаж өгөх вэ? Яаж гэдэг зааварлага зөвлөгөө байдаг. Яг ингээд сүүлийн үед бол яг барайлаар ер нь намуудын сурчлагаа бол танилцах нь бол миний хувьд яг одоо энэ үлгэд би тэр намын сурчлагаатай тэр намын мөрөө хөтөлбөрөөр 100% танилцсан гэд ам бартам хэлэх бол тийм боломж байгаа. Бүгдээрээ хэвлэмэл байдаг. Тэр нь харааны бэрхшээлийн иргэнд бол 100% бол сонгох тэгээ мэдэх хэрэг нь бол бүрэн хаалттай байдаг. Барайл юугаар ингээд барайл бичгээр саналын гэдэг нь юг сурталчилгааны материалыг тэр төдийлөн гаргаж өгдөг. Уул нь бид нар бол тэр DC форматаар буюу EPUB уншдаг хэлбэрээр гаргаад өгөөч. Сонсдог хэлбэрээр гаргаад өгвөл харааны бэрхшээлийн иргэнд хүртээмжтэй мэдээлэл авах бүрэн боломжтой гэж санал болон удаа дараа хэлдэг боловч тухайн үед бол тэр маань хэрэгждэггүй. Тэгвэл уламжлалаараа хэвлэмэл цаасан материал тарааж өгдөг. Тэгэхээр намууд бол мөрийн хөтөлбөртөө тий тусгай хэрэгцээд хүмүүсийн эрхийг бол хамгаална гэж тусгасан байдаг. За хамгийн наадахын жишээ таны хэлж ороод бол мэд хэрхийг хамгаалж чадахгүй шүү дээ. Ер нь нэг эрх зөрчигдөд байгаа асуудлууд хэр түгээмэл вэ? Одоо ерөөхдөө бол түгээмэл гэхээс илүү ер нь яг санаад буй сансаргүй. Тэр бол нэг за яг нөгөө хүмүүс нэг маст олон дийлэх олон маст чиглүүлээд байгаа болж тэнд нь харааны бэрхшээлтэй иргэн байна, хэлгээд үлийн иргэд байна тий. Гэх мэт сонсголын бэрхшээлтэй иргэд ингээд тэдэрт бол яг тэр барайл нөгөө тэр юу нь бол сонгуулийн намын нэр дэвшигчдийн тэр нөгөө мөрөө хөтөлбөр нь бол хүртэж багтаа байдаг. Одоо бол энэ 2024 оных бол намын мөрөө хөтөлбөр танилцахаас ерөнхийдөө нэг масс маягийн мэдээлэл авдаг. Тэндээс яг бидний төлөө юу хийх гэж байна? Аль нам дээр, аль мөрөө хөтөлбөр дээр бидний эрх ашигыг дээшлүүлэх гэж байна. Аль эрх ашигын дээр, аль нам нь бидний эрх ашигыг нөгөө хоцрогдуулсан байна. Одоо орхигдуулсан байна гэдгийг ялгах, салгах, шүүж мэдэх тэг боломж байдгүй. Тэгээ энийг бол яг нэг эрх зөрчигдөж гин гэж хэлэхээс илүү шууд босоор болж зөрчигдөж гин л гэсэн. Нэр нь таны хувьд одоо нэр дэвшигчтэй юуг нь голчилж харж саналаа өгөх вэ? Та нэр дэвшигчтэй бол яг манай харааны бэрхшээлийн иргэдтэй ерөнхийдөө хороо дүүргэн дээр уулздаг. Сүүлийн нэг 2016 20 оны сонгуулиар нэр дэвшигчний тухайн одоо Баянгол хаан уулын нутгийн дэвсгэрт байгаа нэр дэвшигч нар хараагүйс үндэсний холбооны гишүүдтэй уулздаг. Тэнд бол нийт харааны бэрхшээлийн иргэдийн бол бас нэлээд төвлөрсөн олон 300 орчим үр хайл байдаг учраас тэн дээр бол харааны бэрхшээлийн нөгөө нэр дэвшигчнэр ирж уулзаад ерөнхий мэдээлэл өгчдөг. Тэгээ санал асуултанд нь хариулцдаг учраас бусад бол үлдсэн харааны бэрхшээлийн иргэд хөдөө орон нутгийн иргэд маань ямар байдгийг тэгэхээр бас л ер нь тэгэл таньдаг найз нөхөд ах トゥ хамраатныхаа одоо зөвлөмж тэдний бас нэг ятгалах гэх юм ба тий. Тэрнээс нь тэнд нь олоо ерөөхдөө автаад саналаа яг өөрийн хүссэн үнээр саналаа өгөх боломжгүй байдаг. Би бол яг тэр саналаа одоо юу гэдэг нь 16 оны санал 12 оны их хурлын саналыг бол хүнлэнгийн хүний найз нөхдийн хин нэг өгсөн. Би өөрөө тэр хүнээ дугуулсан үгүй гэдэг нөгөө хүнээ хардах хэцүү, итгэх хэцүү бас зөв эргэлзээтэй л байдаг. Гэхдээ сүүлд нь тэр өөр миний бодлоос өөр хүнээ дугуулсан л байсан байдгийг сүүлд нь хожоо хэлэхтэй.
Тэгээ энэ бичлэгээр харааны бишэл хийгээд бол хин нэгэнд одоо нөгөө сонгох эрхийг шилжүүлсэн нөгөө хүн яг ихтгэлтэйгээр яг 100% хуурч мэхэлдэг юм ахэд ер нь тодорхой хуваар бол нөгөө хүндийн нөгөө дагуулж авч байгаа хүний үзэл бодолтой өөр болохоор за дугуулчлаа гэдэг ингэдэг. Тэгээ нөгөө өөрийнхөө үзэл бодол нэгтэй намайг дугуулдаг ч юм уу. Нөгөө нь би энэ хүнийг дэмжихгүй энэ хүнийг дэмжиж байгаа шүү гэд. Тэгэхээр тэр хүнийг дугуулаагүй гэдэг юм бэл. Тэгэхээр та дээр дурдсан шүү дээ. За орчны байдлаас болоо тий одоо тусгай хэрэгцээд хүмүүс бол санал хураах байран дээр бас зорих нь бага гэдгийгсэн. Ер нь яг энэ сонгуульд саналаа өгөх нь ямар ач холбогдолтой байд юм бэ? Ерөнхийдөө бол сул одоо бүрэн хараагүй хүмүүс барилаар хаасан. Сул хараатай иргэд тэр нэг томруулах шил байдаг. Тэгвэл нөгөө сул хараатай иргэний маань юу нь одоо тохирсон тэр яг хараанд нь тохирсон тэр шилэн тохирдгүй юм байлээ. Тэгээ энэ жилээс эхлээд одоо яг сонгуулийн ерхий орооны тэр хүнтэй уулзахад шилэн ингээд уршаа хашаа дуран шиг эргүүлдэг болох юм бэл. Тэгэхээр яг хүнийх нь нүдэн тохируулаад ингээд тодруулаад бүдгрүүлээд томруулаад ингээд урд нь бол ганцхан том линз нь тухайн хүний хараанд нь тохирдог. Тэгээ өөрийнх нь тохирсон харааныхаа томруулаад шилийг гаргаад ирэхэд тэр хоригддаг юм бэл. Ямар нэгэн болоо зураг авах гэж байна. Саналынхаа өгснөөгөө баталгаажуулах гэж нэгэ тэр нөгөө энэ дөрүүлж хайцагтай юм гаргаад ингээд тэрийг олж зөвшөөрдөг юм билээ. Заавал тэн дээр тавьсан томруулдаг шилээр ашиглана гэдэг байдаг учраас физикийн ороонд маань тэрийг бас наанта цаанта хүлээж аваад үнэхээр томруулдаг шил байвал тэргээр нь саналын ингээд дугуулахад нь зөвшөөрөж байгаа гэж бас нэг талаа уриалмаар мөн харааны бишэлээ иргэн бие дагаад явдаг хүмүүс нь байдаг. Бие дагаад гарч чадахгүй хин нэгний тусламжаа гарах тийм хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр гэр бүлийнхэн маань тэр тухайн харааны бишэлтэй хүний гэр бүлийнхэн тухайн хараагүй хүнээ итгэлтэй юу яваар заавал дагуулад хөтлөөд тэгээд сонгуульд нэгтгэж оролцуулаарай. Ер нь харааны бишэлтэй гэхгүй нийт монголчууд маань одоо сонгуулийн насны бүх иргэд маань сонгуультай идэвхтэй оролцоорой. Жилээс жилд одоо эрдсэн маань харьцангуй багаар буурж байгаа. Тэгээ энэ жил бас тэр одоо буурж байгаа гэдэг тийм муу мэдээгээс илүү өсөж байна гэдгийг сайн мэдээг бас та бүхэн маань харуулаасай гэж нийт ард түмэнд уриалж байна. Цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. За та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Намайг бас энэ студиуд ураад одоо 12 мянган харааны бишэл иргэдийн төлөөлөл болгож дуу хоолой саналын маань сонссон та бүхнээс Синигийн хамт олон талархал илэрхийлье. За Синийг сонгох өдөр тусгай хөтөлбөр үргэлжилж байгаа.